58 дугаар бүлэг шүүхийн өмнө. Мармадюхгүй 7 хонолгүй олон жилийн өмнөөс гэмт хэрэгтнүүдэд биш, харин гэм зэмгүй улсад аюун шиг төрүүлдэг болсон одод танхим гэгч бузар булаа шүүхийн өмнө хэрэгтэн болоод зогсож байлаа. Зарга мэдүүлсэн хүн нь өөрөө зарга шүүдэг байсан тэр үед цаад хүн гарцаагүй буруудаж таардаг байсан гэдэгт эргэл зэхэрэг юм. Мармадюкгүйтэй заргалтсан хүн хаантан өөрөө байсан хэрэгэлдэ. Одод танхим бол өөрийн үүрэг зорилгоон хэмжээгүй эрэхт эзэн хааныхаа хүсэл сонирхолд яв цав нийлүүлдэг, харгислалын халхавчлахаас цаашгүй зүйл байсан юм. Шүүх гэдэг нь ч санвартнуудын таалд нийцүүлдэг христэн шашны эрүүшүүлтээс эгэ ялгаагүй, аль альний шүүн таслах хурал гэдэг нь энэдэмтэй жүжигээс өөрцгүй их төлөв эмгэнэлт үзэгдлээр төгсдөг байсан хэрэгэлдэ. Мармадюкгүй хэргийг шүүн таслах хурал гэдэг нь ч мөн л тийм шудраг ёсыг бүдүүлгээр даарч давшилсан, цаасан дээр бичсэн хууль цаазыг сахин биелүүлж байна гэж олныг хуурсан орон нэрийн төдий зүйл болов. Мармадюкгүй хувьд яг хааны ордонд аль хэдийн шийтсэн, оноодгон оноож орхиод байсан ял шийтгэлийн баталсан нэр зүх төдийхөн үүрэгтэй, одод танхимч удаж төдөлгүй баталсны дээр энэ удаа энэ тэрээг зарлаж мэдэгдэлгүй чимээгүйхэн амжуулахын тулд нэг их сүр бадруулж сүйд майд болсонгүй. Шүүгдэгч этгээдэд эзэн хааны эсрэг чиглэсэн гэмтэрэг үйлдэхээр завдаж байсан гэсэн хэрэг тулган хийсэн хэргийн үнэн болохыг баталж нотлон төрийн гэмтэрэгтнүүдэд хүртээдэг цаазар хороох буюу толгойг нь авах ял шийтгэл оноосон байв. Мармадюкгүйг гэрчин ганц ч этгээдтэй нөөрлдүүлж барьсангүй, өөрийн эсрэг хэн мэдүүлэг өгснийг ч хэлж мэдэгдсэнгүй. Тэгтээ харин чулуу жалганд болсон нууц хуралд оролцсон гэсэн гол хэрэг тулгаснаар бодоход Скертел гэрчүүдийн нэг төдийгүй энэ бүх зүйлийг сэдэж санаачилсан гол хүн гэдэгт эргэл зэхэрэг огт байсангүй. Мармадюкгүй ямар хэрэгт сэрдэгдэж байгаа, ямар баримт нотлогоогоор буруутгаж байгаа талаар байцаагдж байх үедэн юу ч мэдээгүй байжээ. Өмгөөлүүлэх хамгаалуулагч эрх олгосонгүй. Тинхүү ямар ял шийтгэл хүлээж байгаа нь шүүн таслах хурал болохоос аль юм тодорхой болоод байжээ. Тэгэж хууль бус шүүх хурлын даргын цаазар хороох ялын тогтоол уншин сонсгоход Мармадюкгүй гайхсан чгүй, балмагдсан чгүй. Шүүхийн энэ шийдвэр харин шүүн таслах хурал суугаад уйгашуу даргадж гүйцсэн амтэн эргэн ирж эзнээсээ удахгүй хагцах гэж байгаа эдлэндэн гүнхтэй мэдээ авчирсан Волтер хүү хайртай 2 охин 3-ын хувьд л хамгаас хэцүү цохилт болжээ. Өөдгүй хар санаат Ричард Скерти ийм хэцүү үед нь үнэхээр ичгүр сонжургүй зан гаргалаа. Аминд нь хүрсэн хүний хүүхдүүд өөрийн нөхөрсөг байдалд бараг итгэжээ. Үнэн голоос өрөвдөж хайрлаж байгаа дөрөв зүйлэн өөрсдийг аргадаж тайлхруулах гэж ядаж байгаа энэ хүнийг өөдгүй муухай юм хийхээр амтан гэж Волтер Лоро хоёрын хинэнч санаанд орсонгүй. Марион хүртэл энэ хүний талаар хэтэрхий хармуу санаж яваа юу даа гэж эргэлзэх тийшин хандаад байлаа. Харин Мармадюкгүйд хүүхдүүдтэйгээ амжилан уулзах боломж олдсонсон бол ийм болохгүй байсан хэрэгэлдэ. Тийм боломж даанч олдоогүй. Скерти баримтлах үеэсэн эхлээд л ийм боломж олохгүй тул байдаг аргаан хэрэгэлсэн. Хүүхдүүдтэйгээ салах эсгүй сэтгэт нь өөрөө дэрэгдэнэ байсан. Шоронд хийсэн хоног хинтээж уулзуулаагүй. Шүүхийн хурал дууссаны дараа Волтерт аавтайгаа хэдхэн минут уулзах зөвшөөрөл олгосон боловч шоронгийн харгалзагч тагнуул тамдуулуудын дэргэд уулзуулсан төдий болжээ. Тэгээгүйсэн бол Мармадюкгүй Скертийн талаар сэжиглэж байсан болгоно хүүтэн хэлж ярин сайн нөхрийн дөр үзүүлээд байгаа цаад хүн чинь та нарын минь хортон дайсан төдийгүй төрсөн эцгээс чинь хагцаасан хармуу санаа тандаач шүү гэж захих байсан хэрэг билээ. Энийг харин Волтер Лоро Марион 3-ын хинэнч мэдээгүй байлаа. Шүүхийн хурлын үеэр Скерти гинт алга болоод 2 хоног ирээгүй учрыг олох санаа хэндэнч даанч дөрсөнгүй. Сайн сайхан хүний дөр үзүүлэгч хар санаад өөдгүй тэр амтан тэр 2 өдөр одод танхим шүүхийн хуралд сайн дурын гэрчээр мэдүүлэг өгч байсныг тэр 3 яаж мэдхэв? Бэлстрод эдлэнд аимшигт мэдээ дуулцсны маргааш өглөө
дээрээс нь нөмөрсөн давхар 2 уй гашууд нэрвэгдсэн Марион өрөөндөө сууж байлаа. Хадаасан сугалдаг гэсэн Испани ардын цэцэн үг байдаг шиг нэг хүний сэтгэл зүрхийг шархадуулсан 2 янзын уй гашуу зэрэгцсэн зовоодгүй. Нэг нь нөгөөг намжаадаг талтай. Үнэхээр үнний ховтой үг боловч амьдралын альва тохиолдолд тэр бүр тэгж таардгүй хэрэг шүү дээ. Ааваас нь хагцаах гэж байгаа аимшигт мэдээнд зүрх нь гүнийн шархтсан Марион зүрхийн зүсэн гүн уй гашууд унгаад байсан өөрний хагцал зовлон өчүүхэнч мартсангүй. Нэг нь нөгөөгөөс зовиртэй 2 өөр бодол ухаан санааг нь уймруулан 2 хэсэг болж хуваагдсан зүрхийн шанал зовлон аавынхаа амь насны талаар айж эмээхийн хэсэгхэн зур мартагнуулах боловч төдөлгүй аль аль нь голыг харлуулан гайхшин барагдуулж эхлэнэ. Урд шөнийг Марион ганцаараа биш, Лора Уолтер хоёртойгон гурвуул нойргүй өнгөрөөжээ. Гурвуулын цонхохор царай улайсан завхийг харахад шүнжэнгэн уйлцгаас нь нээлт. Аавынхаа амийг аврах арга ухаан шүнжин сөвгчлсэн боловч бодож олсон болгонд бүтлэн муутайхан оргино. Эцсийн бүлэгт Марионы Лондон орж хатамтанд мөргөн гуй гэхэд Уолтер "Дэми бидтэй ихч минь. Хатамтантай би уулзсан. Өмнө нь сүгдэж аавынхаа ямар ч гэмгүй гэдгийг батлан уйлж дуулж гуйсан боловч огтхонч тоогоогүй. Түүний тийм ууртай байхыг би огт хараагүй. Түүний амнаас тэгээд ямар үг дуулсан гэж сан. Намайг чинь өөдгөм хар гөлөг урган тэрслэгчийн мах цусны тасархаа гэж хараад загнасан. Жермин Голланд хоёроос өгсүүлээд хянар нь инээж хөхрөлдөж байсан. Хайр тэгч минь тийш очиод нэмэргүй байхаа гэж бодож байна. Бидэнд харин ордныхон дотор нэртэй нүртэй ганцхан хүн л тусалж чадна. Хэний тухай ярьж байгааг минь мэдж байгаа үсттэй. Ахмад Скирт юу? Гэхдээ тийм ээ. Гэд Лорагийн "Нэрээ тийм шүү. Оролдоод үзэж болох юм гэж хэдэн ч удаа зохиолгосон штэ. Төөний өмнө сүгдэж гуйсан ч яахав дээ. Тэгтээ Марио минь чиний минь ганцхан үг Уолтер бид хоёрыг хичнээн ч мөргөж гуйснаас илүү хүчтэй штэ." Гэхэд учрын дор нь ойлгон "Марио минь энэ хүн үнэн голоосон ярьж байгаа. Үнэхээр тийм хүчнөлөөтэй хүн юм бол би ч ордонд байхдаа энэ хүний талаар энэ тэрхнийг дуулсан. Тэгвэл бидний горилго арай тасраагүй байна гэсэн үг шүү дээ. Лорогийн хэлсэн ямар учиртайг бүү мэд боловч чиний минь ганцхан үг түүнийг тэгж хөдлөж чадна гэлээ шүү дээ. Хайр тэгч минь чиний минь тэр үг тийм чухал үгүй гэлээ. Тийм ээ, Уолтер минь. Үнэхээр чухал үнэтэй үг. Үнэтэй тэр зүйлийг амлахгүй юм бол би ч түүнээс хичнээнч яаж гуйгаад нэмэргүй. Үүнийг би сайн мэдж байна. Юу гэж амлах хэрэгв? Түүнтэй суун гэж. Марио минь, хайр тэгч минь. Өөрөө чи түүнд хайргүй сэтгэлгүй юм бол ингэж амлаж эхнэр нь ч бол чадахгүй шүү дээ. Гэхдээ Марион тэгж л амлахгүй бол тус болохгүй гэд өөдгүй харамтан бурхан минь амь насанд нь аюул тулгараад байгаа аав минь аварч чадах ганц хүн гэж байдаг хэмээн алгалахт нь цөхрөнгөн барсан янзтай. Өөрөө минь амь насанд аюул тулгараад байгаа болоос үхэх хамаагүй амархан байхсан гэж дуалдав. Энэ үгийн ямар учиртайг Уолтер үнэхээр мэдсэнгүй. Лора харин гадарлаж байлаа. Ингээд хэн хэнийг юу гэхээ мэдэхгүй сууж байтал босон харайж өөдрөө ухсгийсэн Марион Лорагийн "Игч минь хайчих нь вэ?" гэхэд шийдэмгийгээр "Ахмад Скирттэй очиж уулзъя. Өмнө нь очиж өвдөг сүгдэн аав минь амийг аварсны шанд ямар үн хөлсөн ихийг өөрийнх нь амнаас дуулахаснаас босохгүй юм шүү" гэлээ. 59-р бүлэг. Өвдөг сүгдсэн үдсгэлэнт бүсгүй. Мармад юг хойд ногдуулсан цааларавах ялвал Ахмад Скиртийн аль зэрэг бүхэн шалгахаар номондан татсан шинэ хөвч гэсэн үг байлаа. Ордонд нэр нүртэй тулдаан сансан ёсорон заалгуулж чадсан уг ялаан дуртай цагтаа өөрчлүүлж чадханч мэдж байсан хэрэг л дээ.
Тэгтэн харин Марионыг эхнэр чинь болно гэж гэмээн л Мармадюк хаан амийг аварна гэж тооцоолсон байлаа. Иймэрхүү үг сонсхийг ч хүсээгүйг нь бодоод эцэгт нь ингэж хэлж арай зөрхлээгүй боловч түүнээс хойш байдал огтөр болсон. Мармадюк хаан гутамшигтай муухайгаар мажигтэрийн тулаад байгаа цаг шүү дээ. Ийм дэрийн тулаад байж Юханаас жолов шүүрч авах гэхгүй хүн хэн байх вэ? Гэтэл Мармадюк хаан бол үхэхээс айсандан охиныхон аз жаргалыг гаргуунд гаргахаар хүн бишиг Скерти бас мэдж байлаа. Охиндоо үнэн голоос хайртай, тэндэнж хайр сэтгэлгүй хүнтэй хүчээр суулгахын оронд өөрөө үхсэн дээр гэж бодохоор хүн тул Скерти эхлээд Марионтой өөртөө ярьж үзье гэж боджээ. Эцэгт нь цаазаар авах ял заасныг Волтерийн Лондонгоос гонигт мэдээтэй эргэж ирээгүй байхад мэдсэн боловч энэ талаар Марион Лоро хоёрт дуулгаад юу хийх вэ гэж бодсон байв. Волтер өдөш орой болсон хойно эргэж ирсэн. Цаг тийм их орой болоогүй байсансан бол Скерти өөрсдийн өрөвдөж хайрлаж байгаагаа илэрхийлэхээр тэр гуравтай орж уулзахаар барахгүй. Харамсаж халаглаж байгаа хүн болж нулимс унах гэж оролдож үзэх байсан байж магадгүй боловч шөн дунд өнгөрч байсан учраас ууй гашууг нь хуваалцж байна гэж хэлээд эргэж зарцаан явуулаад Марионтой маргааш уулздаг хэрэг гэж шийдсэн байлаа. Мармадюк хаан баривчлагдсан өдрөөс эхлээд хүүхдүүд нь аавын чинь амийг аврах арга нь уг нь байж болно. Гэхдээ энэ бол тун хэцүү, үнэхээр их чарамах хэрэгтэй зүйл. Гэлээж хөөцөлдөд үзэж болох юм гэж ойлгуулах гэж битүүхэндээ оролдон. Тэгтэн харин ямар шан хөлс нэх гэж байгааг нь төвгүй мэдэж болохоор хардсаар Марион руу хардаг болжээ. Ийхүү үнд суурийн тавиад Марионтой уулзж ярилцах аятайхан мөчийг хүлээх үлдэн ерөөсөө л маргааш өглөө ярьдаг хэрэг гэж шийджээ. Өглөө болоход баг зэрэг тайтгарсан хэлсэн ирсэн зүйлийн минь учир холбогдлыг эргэцүүлэн бодохтой болсон байна байхаа гэж бодсон хэрэг л дээ. Өөртөө тань Ахмад уулзъя гэж байна гэж хэлээд ир хэмээн зарцаан явуулахын өмнө томөрөн дотор нэлээд удаан холхилоо. Нэг л биш оргин гордлог төрхийн зэрэгцээгээр айж хулгах, ичид зовх хослон өөрийн ирэхгүй зүрхшээгээд болдгүй. Ингээд зарцаан дуудах санаатай хонх руу гар хэд хэдэн удаа явуулсан боловч зөрхилсөнгүй. Ингэж байснаа гэнтхэн тэнэг амтэн, тэнэг хулчхар амтэн, шуунаас айгаад байгаа амтэн. Эцгийнхэн амийг аврах эцсийн ганц арга үлдээд байхад зөвшөөрөхгүй хаашаа зайлдгийг юм гэж өөрийгөө зэмлээд жижиг хонхон дээр нь байсан ширээ рүү шийдэмгийг хүрч очтол нь үүд онгойж хаагдан торгон дашинзын хормой хот сэрчигнэж дуулдав. Огцсон мэргэж харахад нь өмнө нь Марион зогсож байх нь тэрэ. Майнер өөрийн ирэхгүй сандарч болохгүй юм хийх гэж байгаад яг баригдсан хүн шиг хонхоноос гараан хурдангэгч нь холдуулав. Саяхан бодож байсан бүх юм нь Марион нүүр царайгаар нь уншин мэдсэн юм шиг санагдсан боловч нүүрүүд нь хяламхийг төдийд сэтгэл нь сэвхэн баяр хөөрөөр бялхлаа. Марион өөрийн энэ дугааг мэдээд өөрөн хурж иржээ. Өөрийн тусвалж үзгэж гуйхаар иржээ. Эремшүн зам дорхнон хөдлөв. Марионы өөрөн орж ирсэн тун аятайхан хэрэг байлаа. Юу гэж хэлдэг ярьдаг вүлээ гэж мөнгөнхэн хэрэггүй. Нэгэнт эхэлсэн яриг эцэст нь хүрхэл үлдэхэд их л хүндэлсэн байдалтай мэхэн. Марион авхаа би илүү үзэгдэх байх гэж айж байсан хэрн өөрийнт нь ууй гашууг хуваалцаж сэтгэлийг тань жаахан ч гэсэн засах юмсан гэж хүсэж байна. Гэт бүсгүй намуухан боловч шийдэмгээгээр ингээд та үүнээс нь чих юм хийж чадна гэж нэг биш удаа хэлж ярьж байсан. Андуураагүй бол хаантныг аргалж чадахтай хүн гэсэн байхаа. Гэхэд үнэхээр тийм гэж итгүүлэх санаатай жуумалдсан. Хаантныг ч юу юм бэ? Харин хатантныг бол магадгүй. Үдсгэлэнд Марио минь үнэн хэлэхэд би чинь хатантантай овоо зузаан хүн л дээ. Тэгээд ч тиймийг таны төлөөнөөс ашиглахад би бэлэн байна. Гэвэм. Таны нүгэн тун их баярлалаа. Тэгвэл та аав минь л амийг аварч үз. Аав минь амийг аварсан ач тусагт нь энэ нусандаа мартахгүй. Марион авха та юу та? Ганц би биш ээ. Аав минь, дүүнэр минь хамаатан садан танил тал улс маань магадгүй манай хошууныхан бүгдээрээ танд баярлан буянтай сайхан үйлс бүтээсэн хүн гэж хайрлан хөндлөж байдаг болно. Хүн баярлуулах хэрэгтэй бол өөрийгт нь л баярлуулвал болох нь тэр. Энээс илүү сайхан шан гэж миний хувьд байхгүй.
танд үнэн голоосон баярлан шүү. Үнэн зүрхнээсээ гэлдээ. Ингэж л хэлж байна шүү дээ. Өөрт нь би үнэн зүрхнээсээ баярлаж явах болно. Баярлж явна гэдэг бол бас л чамлалтай л үг. Танаас би өөрөг дуулгасан гэж хүсэж байна. Энэ тань юу гэсэн үг болж байна вэ? Зүрх сэтгэлийн үгийг гэлдээ. Зүрх сэтгэлийн өгвөл тань би аавыг тань ялаас хэлтрүүлэн хэрвээ чаддаггүй юм бол өмөрч хамгааллаа гэж өөрөө ял шийтгэл хүлээх хүртлэн зүтгэхэн танд амлая. Мариам минь, намайг хайрлаач дээ. Одоо та надаас биш харин би өөрөөсөө туслаач гэж гуйж байна. Гуйсан зүйлээ минь зөвшөөрч намайг боолон болгохтун. Мариам дуу шуугүйх хэсэг зогслоо. Бүх юм бодсноор минь болох нь шиг байна гэж бодсон Скирти бүсгүй нүрнээс нүд солголгүй ширтэн харж байсан боловч чухам юу гэж хэлэх гэж байгааг нь тааж мэдэж даанч чадсангүй. Үдсгэлэнтэй сайхан нүур царай царцсан юм шиг болоод зогсож байсан Марианы ам нээхэд Ахмад хэсэгхэн зур дуугүй болсны учрыг андуу ташаагаар ухаарсан нь сая мэдлээ. Ахмад Скиртигой та бол сурвалж идэхүн, таныг би бүсгүй хүний зан ажлыг сайн мэддэг хүн гэж дуулсан. Скирти дахиад л 50 царайлах гэж хичээн. Та намайг дэндүүх магтж байна. Юунд ингэж цаасан малгай өмсүүлнэ вэ? Та сайн ойлгосонгүй. Таныг би бүсгүй хүний зан арын шин сайн мэддэг мөртлөө бүтшгүй юм гойж байгаагаа ойлгож баймаар юм даа л гэж хэлэх гэсэн юм. Бүсгүй хүн зүрх сэтгэлийн хэн хүнд хүчээр өгч чаддаггүй юм. Бүсгүй хүний зүрх сэтгэлийг татах хэрэгтэй шүү дээ. Өөр их ихтнүү та Мариам минь. Минийх бол миний мэдлийнх биш ээ. Өөр хүнийх болоод удаж байна. Өнөөдрийг хүртэл сэрдэж, сэжиглж явсан тэр зүйлийн үнэхээр тийм байсныг Мариам өөрөө ингэж баталсан учраас уур нь хөрсөн Скирти өөр хүн татсан хэрэггүй гэж дуалдав. Тэгсэн өөр хүн татсан. Нэг ясантан хулгайлагдсан. Миний мэдлэх биш болоод удаж байна. Зүрх сэтгэл минь шархтаад зүгээр болохоос өнгөрсөн юм. Ер нь тэгээд зүрх сэтгэлийн өөртөө өглөөч гэсэн түүний минь хэрэг танд байхгүй. Та бүтшгүй зүйлийг надаас бүү шаардал да. Түүний оронд чин сэтгэлийн минь хязгааргүй баяр талархлыг тогтоож үзээч дээ. Скирти шүдэд зун амьсгалын богдулсан бодолд байдгаараа амьсгаадан дуугүй зогсно. Марион юуг хөссөн юм шиг болгожээ. Бүсгүй хүний аашарын шин үнэхээр сайн мэддгийн хэрэг юу вэ? Найдлаггүй улсныг ойлгож байлаа. Марионы зүрх сэтгэл өөр хүнийх болсон байв. Хулгайлагдсан, шархтсан ч гэх шиг хачин юм ярьсан боловч Скирти харин эргэцүүлж бодох сөхөөгүй байлаа. Эцгийн амнасыг аварсны хариуд зүрх сэтгэлийн өгч чаддаггүй юм бол миний эхнэр болж эд хөрөнгөө над өгөх ёстой. Ингээд биеэм барин өөрийн тань баяр талархал миний хувьд үнэхээр их зүйл гэсэн үг. Мариам авхаа минь. Өөрийн тань баяр талархлыг хүлээнэ гэдэг үнэхээр их аз. Тэгтэн би танаас өөр юм авмаар байна. Юу юм бол доо? Өөрийг тань. Аав минь амийг аварсныхаа шанд уу? Яг тийм. Ахмад Скирти гой минь та юу ярина вэ? Миний хэрэг танд юу ахав дээ? Миний чинь зүрх сэтгэл минь өөр хүнийх болсон болохоор миний хэрэг юу ахав гэж юу? Өөрийн тань зүрх сэтгэлийг халуун хайр дурлалаараа татаж чадна гэж найдаж байна. Бүсгүй хүний зүрх сэтгэл нэг биш хүнд татагддаг юм. Түүнийг харин амьдралдаа нэг л удаа алддаг юм. Тийм байг л дээ. Тэр зовлон би төвчж чаднаа. Өөрийг тань эхнэрийн болгосон байхад энэ бол юухан ч биш гэсэн үг. Өршөөгөөрэй Мариам минь. Энэ тухай ярих юм болий. Таныг зөвшөөрөх юм бол аав тань амьд үлдэх болно. Зөвшөөрөхгүй бол тань албадагчгүй. Тэгтэн аавынт нь толгой мөрөн дээрээ байхгүй болно гэдгийг бодох хэрэгтэй. Намайг өрөвдөөчтэй. Танаас гуй. Танд ч гэсэн аав байж магадгүй штэ. Аавасаа хагцна гэдэг юу гэсэн үг вэ Ахмад минь? Та бодооч дээ. Аав минь аварч үз. Танаас гуй. Та чадна шүү дээ. Омог бардан Марион ингэж өмнө нь өвдөг сөгдөн
Үдсгэлэнтэй сайхан царайгаан өөдөөс нь харуулж нулимс бүрхсэн хоёр нүдээр ширтэж байлаа. Нулимс мэлмэрүүлсэн Венера бурхнаас багтан биширсэн харц салгаж чадалгүй. Мариан авха өмнө нь өвдөг сүгдэн сууж байгааг бодхоос зүрх нь баяр таяа болиглсон Ахмад өөрийн ирэхгүй. Тийм ээ. Би аварч чадна. Авранч гэж дуалдав. Марионы нулимс мэлмэрсэн хоёр нүдэнд гордлог тодорсон боловч Скертийн улаан цандан гарсан хувайгүй харцтай тулгарангууд унтарлаа. Скерти анайл омог бардам. Тийм ээ. Би чадна. Чадахч болно. Таал харин надад ганцхан зүйлийг амал. Эхнэр минь болно гэж амал. Гэд Марионы өндингөн. Бурхан минь, та чинь ийм өчүүхэн жөрөгдөх сэтгэлгүй хүн байсан хэрэгүү гэж гайхтан. Хайр сэтгэл. Тэр тусман таныг доог дохуу болсон миний шиг хайр сэтгэл өрөвдөхийг мэддэггүй юм гэлээ. Танаар би доог дохуу хийгээгүй. Та надаас даанч бүтшгүй юм шаардж байна шүү дээ. Гэхдээ бас жаахан гордлох төрж яагаад бүтшгүй зүйл байгаа нь? Өөрөөс тань би онгоноорон анхны халуун хайр дурлах хүсээгүй шаардачгүй байна шүү дээ. Энэ бол миний хувьд өнгөрсөн зүйл. Өөрийг тань өөртөө хайртай сэтгэлтэй болгож чадна байх л гэж найдаж байна. Чадахын тулд чадах бүхнийг хийнэ. Тэгээч би таныг эхнэр минь болж хайр сэтгэлийгт нь булаах боломж олгооч тэл гэж гуйж байна шүү дээ. Миний үгийг сонс Марио минь. Өнөөдөр их хүртэл хүүхэн болгонд хатамтанд хүртэл тоогдож явсан өөрийнтэй өмнө зогсож байна. Замд нь хэнч юуж таарлцсан тор цаадж яваагүй тэр зогсож байна. Бодсон сонсондоо хүрэхэд минь хэнч юуж саад хийж чадахгүй. Эхнэр чинь болно гэдэл хэлж орхих юм бол тань бүх юм сайн сайхан болно. Зөвшөөрөхгүй бол юу болохыг бодох хэрэгтэй. Юу гэхийг тань л хүлээж байна. Болно, болохгүй гэдэг хоёр үгийн нэгийг л хэлж орхих. Ингээд бодох хугацаа олгож байгаа юм шиг нуруугаан өрөн дотор тааваран холхиж эхэллээ. Марион Итали маягийн цонхны наан очиж хүн дүрстэй энэ араатнаас нүур буруулан гайхш барагдсан харцаар тэнгэрийн хаяа ширтэн зогслоо. Аавынхаа амнасыг аврах уу? Өөрийнхөө өнгөрсөн амьдралыг авч харахыг бодох уу гэж эргэлзэх хэрэг юу байна вэ? Скертийн шаардаад байгаа юм өөрийн нэг их ховд зайгүй болох юм гэж үү? Энэхэн зур иймэрхүү бодол төрсөн бүсгүй санаа сэтгэл хэрхэн уймарч хямарч байсныг өөрөөс нь өөр хинж хэлж чадахсан билээ. Скерти юу гэж хэлэхин дэсэн ядан хүлээж байсан боловч тааваран холгсоор. Яаруулж болохгүй. Яарулбал цочмогдоод үгүй гэж мэднэ. Харин аавын юу хүлээж байгааг олигтойхон бодож тунгавал учиргэгч бий гэж мэдэж байлаа. Тэгтэлж хүлээх цаг дууслаа. Марион баяр таяа дуу алдан цонход элгэж хоёр гараан гадагшаан сунган цааттайх дэвсгэрүүн үсрэм буухан тэр. 60 дугаар бүлэг. Бүх юм өөрөөр эргэв. Скерти гайхсантай хөссөн юм шиг боллоо. Марион вэд авахаас солиорч орхилоо гэж боджээ. Тэгээд харин цонх руу очиод үзэж харсан зүйл нь огт өөрөөр түгшээлээ. Цэцэрлэгийн гол замаар ажилчид, гар урчууд, гол төлөв нутгийн тариачид нийлсэн баахан улс үерийн ус шиг нүгэлтэн айсв. Ахмад Скерти иймэрхүү эрэм олныг ангуудаа харж байгаа хэрэг биш л дээ. Энэ бол хар мартын хойноос дэми баахан хөөгөд эргэж ирэхэд нь Колнгорын гүүрэн дээр даажин дохоо хийж орилдон хашгиралдаж байсан тэр улс шиг байж магадгүй байлаа. Үнэхээр ч тэр л улс болтой. Тэгтээ харин ганц хоёрхан хүн нэмэгдсэний нэг нь хар хилэн хантаацтай хангар том биетэй ширүүндүү байрын боловч сайхан нүүр царайтай настай өвтөр хүн харагдлаа. Эргэн тойронд нь яваа улс сайн тэндэг янзтай уухайлалдан мармад юухгүй манддгаа хэмээн баяр хөөртэй хашгиралдах дуу тэнгэр татж байлаа. Үнэхээр ч Бестрод эдлэнгийн эзэн
Мармадюкгүй өөрийн бээр явж байгаагаас гадна өөр бас нэг хүн улс амтны урам зориг уламж их бадран хөгжүүлсэн болтой яваан сайхан хар морьтой насаар нэлээд залуу байдал төрх бас л аятайхан ир харагдана. Цонхоор зохиож санаанаас нь хизээж гарахааргүй танил болсон хар морьтой хүний барааг хараагүй байтал нь харин хар морьтонд уухай хэмээн хашгиралдаж байгаа дуулдав. Скерти өөрийн ирэхгүй энэ чинь юу гэж болж байгаа хэрэгв гэж дуалдав. Мармадюкгүй харгалзагч энтерчгүй хөр баяр болсон баахан улс тунд хажууд нь өвхөж далдрах өстой өмнө самун дэгдэгч Голдсбер явж байдаг. Наанаас нь задгай тавьсан алтан шаргал үсэг эзэг нь 10 биеийн хучин намирсан Марион гүйж яв харагдахад Скерти бүр гайхан юу гэж чинь болж байгаа хэрэгвэ чөтгөр ав гэж хараалаа. Санаан дурамгүй энэ явдлын учрыг олигтой олоогүй байтал гол хаалга руу ойртож ирсэн олон хүн дуу нийлүүлэн уухай уухай гэмбидэн манддугай уухай уухай пим манддугай гэж хашгиралдах дуулдав. Тэгээд бүр парламент манддугай урвагч Страффорд сүн түгэ гэгтүүд сурайтахад Скерти тэссэнгүй. Өөрийн нэвэгч Страффордыг энэ муусанчууд ингэж хараа зөхөж байна гэдэг чи юу гэсэн үг вэ? Яаж ингэ зүрхэлнэ вэ гэж бодсон Ахмад цонхоор өсрөн бууж олонний өөдөөс амдангүйлээ. Юу гэж болж байгаагаа учрыг аана ололгүй ангайлдан зогсож байсан хэдэн зэрэг араас нь ухс хийлээ. Скерти зам зуран жад суглан өөдгүй хармаа урман тэрслэгчид сайн язгуурт сайд Страффордыг хараа зүгсэн тэр хүн өөдгүй харуугэн давтаад орих урман тэрсэлсэн улаан хэлий чинь сух татаад өгье гэж хашигдсаар олны өмнө хурж очлоо. Олны дундаас өндөр дуугаар ноёнтон та жаахан тогтож хайрл. Яагаад ч юу байхад жад гоцолцуулаад юугаа хийх вэ? Гисээр гарч ирсэн хөдөр том биетэй, хүрэн борцрайтай, бавгар хар сахалтай, өөр хүнийх болтой хамтаа замссан, өдөн соногтортой бүрхэн малгай тавьсан эр бол та бидний сайн танил Григори Гарт мөн дөө. Тэгээд түүний хийдэмий сүр бодруулаад юу хийх вэ? Хэлсүүгэндээ хурж чадах юм бол тэгэл дээ. Урвагч Страффорд сүн түгэ гэж хамгийн түрүүн хашгирсан тэр хүн чи бий байна гэж даажигнан урдчад сугалахад олны дундаас өндөр нуруу туруутай өргөн ханхар цээжтэй нэгээрээ Гарт минь цаатхагаа нэвцүүлбэж арих олигтойхон ч тэмдэг тавиадаг бэж хамсалтсан болон ш гэсээр гарч ирсэн нь хулгайгаар хаяа гөрөөлдөг Дэнси байлаа. Бид ч бас хамсалцаж болно гэсэн дарагчууд, талхчид, махны худалдаачид Скертийн ард зогсож байсан зэргүүдээс нүд салгалгүй урагшлав. Скерти хэлсэндээ хүрэх гэж даанч зүрхэлсэнгүй. Жад барьсан эрийг хүрээлсэн хань хамсаатнууд нь олуулаас гадна бүгд зэр зэвсэгтэй, алхтай нь алхтай, хутагтай нь хутагтай, бороохойт нь бороохойтой, шүд зуусгаасны тэр цаагуур навгаа олон хүн бүгдээрэн бөөрлөх нь гарцаагүй. Гэтэл өөрийн хэдэн зэргийн 2-3хан жад барьсан бусд нь гар хоосон байлаа. Улаан гараар үдсгэлээ гэхэд өөрсдөө үнэхээр юу ч болохгүй гэдгийг эрхвш мэдж байсан Ахмад арга буюу шантарч буцсан бүрэн зэвсэгтэй баг зэрэгтэйгээ бошуухан очиж нийлэхээр тэгээд гайгүй та нарт нэг үзүүлээд өгье л дөө гэж шийджээ. Ингээд цэргүүдийн ухрах тушаал өгөх гэтэл нь Мармадюкгүй мориноос өсрөн бууж олонний өмнө гарч ирээд тохов хийсэн илтээрээ миний бодоход Ахмад Скерти та албан үүргэн биелүүлэх гэж хэтэрхий хичээл зүтгэл гаргаад байх шиг байх юм. Өөрийн тань тэр сан язгуурт Страффорд гэж өргөмжлөд байгаа Томас Вентвортын нэг их гавьяацаад байх юм юу байгаа бол та. Тэр чинь ингэхэд шүүхэж шилжээд байгаа шүү дээ. Зогшинган удахгүй хүртэх байлгүй гэв. Шүүхэж шилжээд байгаа. Страффорд бантнууд а? Тийм ээ, тэр чинь одоо төрөөхөнд нь бэ гэдэг хүн ямар шуухан байдалтай болоод байла яг л тийм байдалтай болоод сууж байгаа та. Үннийг хэлэхэд бэж гисэн орон гэрэн орхихтон дургүй байсан шүү. Ахмад Скерти таны тэр хүн
Таурын босхыг эрдэн өчигдөр алгасан болохоор түүнийхэн ховизя хэрхэн эргэсэн талаар та юу ч дуулаагүй мэдээгүй ээж таарна л да. Ийм юм дуулсан хоёр жихэндэн итгээгүй Скерти Страффорд Тауэрт байгаа гинэ гэж дуулдав. Тэгэхэд нь Мармадюкгүй тийм ээ. Удахгүй шүүхийн өмнө сууж байх болно. Тэгтээ харин өчигдрөөс хойш байхаан болсон одод танхим гээчийн тань өмнө биш. Өдүүлсэн хэргийг үнэхээр үнэн зөвөөр нь шүн шударгаар таслан шийтгэх өөр шүүхийн өмнө. Өөрөөр хэлбэл парламентын дээд шүүхийн өмнө сууж байх болно. Томас Вентворд улс орноос урвсан төрийн гэмтрэгтэн болсон сууж байх болно. Гэхэд араар нь багширсан олон парламент мандатугай урвагч Страффорд сүнтүгэ хэмээн баяр хөөртэй хашгиралдлаа. Скерти өөрийгөө солиорч байна уу гэж бодов. Суудаг өрөөндөө шалавхан шиг очиж яах юу хийх юм бодож тунгаах санаатай эргэтэл нь Мармадюкгүй өндөр анаал тайван тохуу хийсэн дуугаар Ахмад Скерти гэж дуудан саатуулаад ингээд ноёнтон Ахмад та хэдүүхэн хаантны зарилгийг над гардуулж билээ. Өнөөдөр би харин өөртөө хаантны зарилгийг гардуулж чадахтаа болсондоо үнэхээр их баяртай байна. Хаантны зарилгийг танд би авчирсан. Та тамга тэмдгээр нь таних юм байгаа биз дээ. Гэд хамтаасныхан өрөөс хааны тамгатай догтуу гарган ирж. Тэгэхэд та түүнд юу гэж дурдсныг тэнд байсан бүх хүнд уншин сонсгож сойрхож билээ. Тэгэхээр би ч гэсэн өөрөнтэй үлгэр жишээгээр дагая. Гэд лацын ховхлон уг бичгийг дэлгэснэн өндөр дуугаар Бэлстро цэцэрлэгт байрлаж байгаа хааны морин цэргийн Ахмад Скертид өөрт нь итгэмжлэн захируулсан цэргийн хамт Мармадюк Ведган эдлэн орхин Винзор дахь хааны харшид байрлахыг Ахмад Скертид даалгасгав. Энэхүү тушаалыг хүлээн авсан даруйдан дагаж биелүүлэхийг эзэн хаан миний бие өөрийн үнэн зарц Ахмад Скертид даалгаж байна. Цагаан ордон эзэн хаан Карл хэмээн дуудлаа. Эзэн хааны зарилгийг инхүү уншин сонсгоход улс амтан баяр хөөр болон хашгиралцсан боловч эзэн хаан манд тугай гэж нэг ч хүн дугарсангүй. Эзэн хаан сайндан биш харин айд сандарсандан Мармадюкгүй өмнө ингэж буухтан хөрсөн хэрэг гэдгийг бүгдээрийн мэдж байлаа. Парламентын шаардсны дагуу ингэхтийн тулсыг мэдж байсан улс амтан уг шудрах шаардлагын цаашаа парламент манд тугай гэж хашгиралдаж байлаа. Аян замд бэлтгэхээр өрөөндөө сүүлчийн удаа орж ирсэн Скертийн сарай пад харалжээ. Шүд зун зүрхэн зүсүүлсэн хармоолчхар амтан гэж зөксөн нь эдлэнгийнхний хэнийг нэг биш. Харин Ахмад Скертийг ийм инэдэмтэй байдалд оруулсан эзэн хаанан хэлсэн зөксөн хэрэг байлаа. 10 хормын дараа ачаа хөсөг дагалдах хэдэн цэргээс бусад цэргэн дагуулan Бэлстрод эдлэн орхин давхиж одлоо. Аавын хаан мориноос буунгууд очиж цээжинд наалдсан Марион бурхан минь ийм баяртай сайхан юм үзэх гэж аав минь та ингээд амьд минь эргээд ирэх гэж хэмээн шивэн зогслоо. Тэглээ охин минь энэ олон эрэлхийг хамгаалагчтай хэрэг юу вэ? Ямар ч аюулгүй яваад ирлээ. Хойз ямын харж үзлээ. Би чинь амлдаг дээрээ амьдралаа гаргуунд нь гаргадаг дээрээ тулаад байлаа. Тэгсэн бол өгснээс 7 дор юм болох байсан. Юу гэсэг вэ охин минь? Хэнд юу гэж амлах дээрээ тулаад байсан хэрэг? Гэхдээ Марион Ахмад Скертид аавын чинь амийг аварна гэж тэр надад амласан. Тэгтээ нэг юм шаардсан юм. Намайг гэд Скертийн жохом юу гэж шаардсныг хэлж чадлагүй төгдөрлөө. Юу гэж шаардсныг яриад яах вэ? Миний зоригт охин чи харин түүний зөвшөөрөхөд бэлэн байсан хэрэг үү? Аав нь чинийхэн цайлган сайхан сэтгэлтэйг мэдж байна охин минь. Аав нь харин бурхны ивэлээр амьд гарснаа дайснууд энерж өршөөснийх биш. Харин эрэлхэг нөхтий минь. Юуны өмнө хажууд минь зогсож байгаа энэ зориг тэрийн ач тус гэж бодж байна. Энэ хүн байгаагүй бол эзэн хаантны өршөөл үзүүлэх зарлиг хэтэрхий оройтох байсан юм. Аавын хаан ингэж хэлэхэд толгой дээш өргөсөн Марионы харц
мориноос буулгүй зогсож байсан Голдсперийн цоргим харцтай мөргөлдлөө. Энэ үеэр Мармадюкгүй нударгаар үзэлцэхээр завдацгаасан өөрийн эрэлхийг хамгаалагчид болон Скиртийн цэргүүдийн хоорондоор орж хоёр тийш нь болох хэрэг гарсан учраас Марион Голдспер хоёр төр зур хоёулахнаа үлдэн сэтгэл догтлон чичирсэн хоолоогоор танд их гялалаа. Аав минь амийг аварсантай үнэхээр их гялалаа. Аавынхаа бараг амьд минь хараад баярлсандан өөрөөсөө нь болсон уу гашууг баг зэрэг ч гисэн мартаад байна. Гэхдээ Голдспер ингэхэд би таныг тийм их уу гашууд унахсан хэрэг үү гэж гайхлаа. Энэ тухай яриад яхав дээ. Ярих хэрэг юу вэ? Та өөрөө сайн мэдж байгаа шүү дээ. Генри минь дээ. Генри минь. Таныг тэгж хуурна, тийм өөдгөө зан гаргана гэж үнэхээр бодоогүй. Байцаарэ Марио минь. Юу ч ярих хэрэггүй. Та эндээс явж үз. Өөр юу ч хоцорсон намайг ууг ашуутай минь орхиод явж үз. Голдспер мориныхон амийг татан Марио минь. Би таны хэлсэн болгоныг биелүүлэх ёстой л доо. Тэгэхээр та намайг хөөж байх шивдэ. Харин тэгэхээр энэ би тэр чигээрэн өөрийнхтэй болсон би чинь яаж амьд явах хэрэг вэ? Бурхан минь би одоо тэгээ хаачдаг хэрэгв гэж дуулдаад Марионы дуулахтай өгөөтэйхэн эгдүүцсэнгүйгээр хаачих юу ахав дээ. Эхнэртээ эргээл очдог байгаа та гэхэд ийм учиртай юм бэ. Танд дуулгаж бас амжицгаалсан хэрэг байх нэ гэв. Тэгсэн би бүгдийг дуулсан. Үгүй те Марио минь, бүгдийг дуулсан байж чадахгүй. Надад эхнэр байхгүй. Генри намайг дахин мэхлээд яахав дээ. Та эхнэртэй шүү дээ. Үүнийг би өөрийнхөө сайн мэддэг улсаас дуулсан. Та эхнэртэй шүү дээ. Марио минь, тийм байсан. Түүнийг би өөрөөсөө нуусан юм. Тэгтээ харин тэр өнгөрсөн. Өнгөрсөн? Тийм ээ тэгсэн. Би таны өмнө бурууга хүлээе. Уг нь би өөртөө нь бүгдийг хэлж ярих ёстой байсан. Хэлж ярилгүй тэнэгэрсэн минь түмэн буруу. Танд би эхнэрийн амьд байхад хайр сэтгэлтэй болсон юм. Бурхан минь, тэгээ та эхнэрээ өнгөрсний дараа сэтгэлээ хуурхсан хэрэг үү? Мариам нь юунд ингэж ярнэ вэ? Миний зүрх сэтгэл үр таних шүү дээ. Сүүлчийн удаа уулзахтан ам тангараг минь авснаа санахгүй байна гэж үү дээ. Танд би юунд ч торлгүй тэгж тангаргалсан. Тэр тангаргаасаа хизээч буцаж няцахгүй. Буцаж няцъя гэж бодсон ч чадахгүй. Үндэн чадахгүй. Генри, та надаар ингэж тоглож юу ихэв дээ? Та над хайр сэтгэл ам тангарагын тухай ярьж яаж зүрхэлнэ вэ? Та над амлсан нэг зүйлийг биелүүлээгүй шүү дээ. Марио минь, юу гэж амласнаа тэр вэ? Та яасан хатуу тоглоомтой хүн бэ? Өрөөсөн бэлэг минь яасан байлаа та? Төвний минь өгч явуулсан тэр хүнээс таны хэлүүлсэн үгийг дуулаад өөрийгөө бэдэсэхгүй байх гэж бодсон. Би Голдспер цочин үгийн тасалдуулаад өрөөсөн бэлэг минь ээ. Өгч явуулсан тэр хүнээс танаа гэж гайхлаа. Энэ завсар эзэн хаантны зарилгийг уншин сонсгож тэгснэрэнж улс амтны цэргүүдийг хоёр тийш болгосон Мармадюк Вэдгуай. Марион, хайрж зохин минь. Вэдийн удам судрынхны найрсаг сайхан зан заншлаар зочдон хүлээж авахд бэлж үз. Зэгсэн уртсам туулсан эксприж, деним, айвэрийн амцай нөхөд маань анга цангацгаалаа. Зойронд маань анга цанга гарах аятайхан ундаа хөрөлцөхөр байгаа байх. Очиж бэлдүүлж үз охин минь гэлээ. Нүүр цанаа гинт сэргэн өнгөс орсон Марион аавынхан хэлснийг ёсоор болгохоор гүйж явлаа. Голдсперийн ингэж үнэн голоос гайхахад сэтгэл нь гинтхэн цэлмсэн хэрэг байлаа. Бэйлийн нэг л хачин босож ирсэн явдал өөрийн бодж байснаас огт өөр учиртай байсан байх нь. Генри Голдспер өөрт нь хайртай сэтгэлтэй хэвээрээ юм байна. Скиртийг цэргүүдэн дагуулan далд орсны дараагаар Бэлсрууд эдлэнгийн амьдрал байдал үнэхээр баяртай сайхан болов. Нойтон хамуу шиг Стапсаас үүр тагцсан санаа зовхгүй болсон Лора өдөржингөн Волтертэй хамт байдаг боллоо. Генри Голдспер Марион хоёрын хайр сэтгэлд халбалтай юм юу ч үгүй болж хэн хэний зүрх унтаршгүй дөл болон дөрөлдөж байдаг болсон ч гэсэн хайр сэтгэлэн хажуугийн улсын харснаас хаацайлан нандиндаг хэвээр.
Марионы хамгийн баяртай сайхан, хамгийн гонигтай мөчийг ёроолтон өнгөрүүлсэн нөгөөх эвэрлэг том модны мөчөр дор ойн зүрэг дээр нууцгайхан уулзж очирдаг хэвээрэн. Уг нь ингэж нууц талдуур уулздаг байхын хэрэггүй. Мармадюк Вэдуган үүд өөрийн өмнө өрхгөрийн тэргүүний амийг аварсан ачид тэр хүний өмнө үргэлж дэлгээстэй байдаг болсон ч гэсэн хайр сэтгэлтэй хоёр хизээ ямагт хоёулахнаа л байх гэж боддог. Хамгаас нандин нууцан хүм болгоноос нуух гэж хичээдэг хойндоо. 61-р бүлэг. Төгсгөл хэсэг. Хүрнлэн төгсөхийн тулд өдөр шөнө хоёр шиг өөр мөртлөн эртний бүх бурхтын сүмийн амьдрал байдлын тухай үлгэр домогт гардаг шиг хослон өрнөх нь олонтаа хоёрхан үйл явдлын тухай л өгүүлэлгүй үлдлээ. Ширүүн догшин тэр бүр шудраг зан гаргадаггүй Дайны Марс бурхан энэ удаа үнэхээр ялбал зөх талд ялт өгсөн энэ билээ. Улс орны маань элэнхүйд нь хамарсан дайн 3 жил дөрөлдсөн Английн шилдэг хөвгүүд өөр хоорондон алалдан халуун бүлээн цусаараа төрсөн нутгийнхаа хөрс широг дэвтээж байсан цаг. Энэ тэмцэл хааны засаг төрийг хамгаалагчид болон бүгд найрамдах үзэлтнүүдийн хооронд өрнсөн анги төрүн чулууч жалганд болсон тэр нууц хурал дээр Генри Голдсприйн амнаас сонсогдсон энэ үгийг улс амьтан чангахан хэлэхээс айхан болсон төдийгүй өөрсдийн үнэн шударга ёс мэддэг бүгд найрамдагчуд хэмээн омог бардам нэрлдэг болоод байсан цаг. Үүний зэрэгцээгээр дээдс дооцс гэдэг хоёр хэсэг байсан. Өөрсдөөс бусдыг дооцс хэмээн басамжлан өөрсдөө болохоор дээдс хэмээн өргөмжлөгчт нь биеэн тоосон сэхвэн зантай буцаг өгдсөн хононж башир муу арга зал балмад аяш цанган орхиогүй эрээцсэрийн алдсан амьтад байсан. Хүчрэх аргагүй албан татваруудаар хүн ардыг багалзуурдан далайн тэртээд эзлэн төрмгээлсэн нутаг орныхон оршин суугчдыг хүний ёсноос гадуур үзсэн боолчлон даралдаг болсон Английн хуучныг баримтлагчид ч тэднээс нэг их ялгадах юмгүй муухай амьтад байлаа. Ууган Карл хааны ордны дээдс Хенцер зан хэнэггүй байдлаар эдүгэгийн хэнцрүүдээс ялгадах юмар баг байсан төдийгүй эхэмсэг замтай эрээд сэргүйгэрэн харин илүү байсан хэргэлдээ. Эр зэргийн хувьд гэвэл өөрсдийн дайснууд болох дооцсын хаанч хүрэхгүй дээдс буюу Эрэлхэг Баатар гэдэг алдар нь өнөөгийн боолын эзэд өмнөд нутгийнхны эрэлхэг зоригтон гэдэг шиг л өөрсдийгөө өргөмжилсөн үнэхээр зохиогүй нэр алдар иш үндэсгүй худал зүйл байсан юм. Ийм эсрэг тесрэг хоёр тал тэгээд Марстон муурын уудам талд улаан халз үзэлдсэн тулдааны тэр гол талбар эрх чөлөөний төлөө тэмдэгчдийн сэтгэл зүрхэнд бахархан дурсдаг ариун газар шороон болж үлдсэн түүхтэй. Ухаан жолоогүй тэнэг Руперт өөрөөсөн ухаантай улсын үгийг хэрэгсэлгүй хааны хамгийн олон цэргийг Йоркоос хөдөлгөн Ньюкаслын тайжийн дэмжлэгтэйгээр бэхэлтийг сэтэлж чадсан. Уг амжилтандан өнгөрөн ухарч байгаа дайснаа буцсахөр урагшаан дэмүүлсээр Марстон муурын талд бүгд найрамдагчдыг хөөж гүйцсэн боловч наадуул нарийн шийдвэрлэх тулдаанд бэлтгэн хүчин хуралдуулж байгаад угтсан байлаа. Хааны тэр парламент хоёрын маргааныг тасалсан тэр түүх тулдааны талаар нуршилгүй та бидний хүрнэж байсантай яг холбоотой тэрхэн хэсгийн тухай л өгүүлье. Саксон дэнтсэн Руперт Жононгийн цэргийн дунд саяхан хурандаа цол шагнуулж морин хороо захирдаг болсон Ричард Скерти явж байлаа. Фэрфаксийн талын бүгд найрамдагчдын цэргийн морин хорооны дарга нарын нэг бол хурандаа Генри Голдспер байлаа. Энэ хоёр хүний түүхт тэр өдрийн тулдааны талбар дээр улаан нүрээр уулзсан тийм хов зохиолтойч байсан юм билүү? Санаандгүй тохиолдолж байсан юм билүү? Аль эсвэл хэн хэний хүсэл мөрөөдөл тийм их хүчтэй байсныг ч юм билүү? Бүү мэд хэрэг билээ. Скерти хоёуг дуулган наранд гялдсан цэргүүдэн Голдспер хар мортойгон Бекингемширийн чинэлэг тариачид болох ногоон хантаацтнуудын алдарт багаан араасан дагуулсан явж байлаа. Өштөн дайсан болцсон энэ хоёр хүн хэн хэний дагалдан яваад цэргүүдийн зарим BBC хэдэн зуун алхмын зайтагаас таньжээ. Скертийн цэргүүдийн ихэнх нь Бельстрод эдлэнд байрлаж байсан. Тэднийг тэндээс арга буюу зайлахад араас нь хашгиралдаж гуайгалалд нь доогшоо гэж үлдсэн олонний дунд байсан эрчүүд ч хар мортын дагуулсан ногоо хантаацтнуудын дунд цөөнгүй явлаа. Хүч чадлан үзэлцэх гэж тэсэж ядсан хоёр талын цэргүүдийн тус тусын даргын тушаал өгөхийг хүлээн тогтож ядсан байтал хоёр дарга нь харин мордон давирч өөд өдөөсөн ухс хийлдэн
цагаан талд улаан хал зуулсхан тэр. Даргын тушаалгүйгээр жагсаал эвдэд зөрхилээгүй цэргүүд хөдөлсөнгүй. Харин өөр хоорондоо өш хонзонтой байсан болтой хоёр залуу дарга өөр өөрсдийн даргын араас шууган давхсны нэг нь багдарга Ставс, нөгөө нь Волтер Вейд байлаа. Энэ хоёр харин олон янгаар нэг их татсангүй. Учир нь хүн болгоны харц ёстой л эргчин эмэгчнийн үдэлсэж байгаа нөгөө хоёр руу хандсан байлаа. Хайр дурлалын атаархалж шанаж тарчилсан азтай төрсөн өрсөлдөгчин үнэн голоос үзэн ядсан Скерти түүнд нэг удаа басамжлуулан доромжлуулсан огтхонч мартаагүй хэрэгэлдэ. Голдспер харин ийм үүдгүй муухай зүйлд хөдлөгдөөгүй хэрнэ өштнөн хориглох хүсэлд мөн л автсан байлаа. Бүгд найрамд хүзэлтэд эрэлхийг зөрөхтэй энэ хүний хувьд Скерти бол хааны өөдгүй нэг муу хань хамсаатан харгас хэрцгий этгээдүүдийн түшиг тулгуурын нэг. Тэдэнд тал засан хүн ардыг дарангуйлагчдын тэднийхээ тусын тулд эх орныхон төлөө эзэн хааныхаа төлөө гэсэн тэнэг бодолдоо хөтлөгдөн тулдааны талбарт яс тавихаас буцахгүй амьтдын нэг байлаа. Скерти өөрийн хорлох хөнөөх гэж оролдсон ч гэсэн Голдспер түүнээс тэгснийхэн төлөө хариугаан авъя гэж огт бодоогүй. Харин түүнийг хааны төрийн түшиг тулгуур болсон тэнэг өөдгүй хоёрын аль нэг байж тайрах амтных нь хувьд эх оронч хүн бүрийн нэг адилаар жигшин зэвүүцдэг, үзэн яддаг болсон хэрэг билээ. Тэмдэнч Генри Голдспер малчин хүн сүргээс нь хороогч хөх чоныг хөнөөх гэж хэрхэн хөөцөлдөг билээ. Яг л түн шиг хүн ардыг дарлан мулжиж, үнэн чудраг хүмүүсийг хороож хөнөөхт нь эзэн хаандан хүчин тусалдаг Скертиг тонилох гэж хатуу шийдсэн хэрэг байлаа. Олны баяр талархал хүлээнэ гэж мэдж байсан Генри Голдспер бузар амтны өдөөс зоригтой дайрлаа. Хэдэн хормын дараа Скерти хэмх үсэрч хэлбэр дүрсэн алдсан хуйг дуулаг гэмээр болоод амьсгаагүй хэвтэж байлаа. Энэ үеэр хоёр багдаргын жадаж, хавиралдаж дуулдсан боловч хэн хэнийг сүлбхэн завдлаггүй хааны цэргийн бүрээчэд ухрах дохио хангинуулан ногоон хантаацтнуудад төрөгдөж байсан цэргүүд хумгүй эргэж зүхтаалаа. Энэ мөчөөс эхлээд тэд ер нь Роберт Жанонгийн бүх цэрэг эрж чадал эрт мэсэнтэй биш, харин хүлэг мордынхон хүч хурдад амнасаа даатгадаг болсон хэргэлдэ. Үүнээс хойш юу болсныг үзэж харахын тулд бүгдээрэн Бэлструуд эдлэнгийн тийшин эргэж очицгооё. Саксуудын бэхэлтийн орон үлдсэн далангийн цаатах ногоон нугад Мармадюкгүй найз нөхөд найр надам хийхээр дахин цугларчээ. Бэлстрот цэцэрлэгийн эзний урилга заллагаар Бекингем хошууны шудраг сайн бүх хүн хүрэлцэн иржээ. Эрт үрдийн цагт саксуудын хүрээ буудлал байсан өргөн уудам энэ нуг олон мянган хүн багтахаар боловч өнөөдөр энд тоглож наадах, уралдаан тэмцээнд оролцох, бүжиглэх зайгүй шахам олон хүн хуран цугларчээ. Мармадюк Ведва нутаг усныхныхан хамт ямар баярт үйл явдлыг ийм их хөл хөгжөөнтэй ёслон тэмдэглэж байгаа хэрэг вэ? Өнөөдөр эднийд давхар хоёр том баяр, нэг нь Мариан охин бүгд найрамд улсын цэргийн хурандаа парламентын гишүүн та бидний сайн танил Генри Голдспер, өөрөөр хэлбэл Харморт хоёрын, нөгөө нь Зэ охин Лара ганц хүү Волтер хоёрын хурим найр зэрэгцсэн энэ байлаа. Аз жаргалтай хосууд ногоон нугад болж байгаа бүжиг наадмыг баяртай хардсан. Эреммиран ховц хонортой энэ олон бүжиглэгчдийн дунд хүн ардын дуртай робингуудын тухай үлгэр домгийн бүхний танил дотн баатрууд эргэлдэн бүжицгэн бяцхан Жонны ховц хонор өмссөн бавгар хар сахалтай булиарыг бидний танил дээрэмчи явсан Григори Гард байна гэж танд зөвхөргүй бөгөөд энэ дүрдэн үнэхээр сайн тоглож байгаа нь гайхмаар. Харин Робин Гуд, Мариан хоёр маань үүний өмнө та бидний үзэж харсан танил хоёр маань биш, өөр улс байх юм. Алдар дээрэмчин Робин Гуд болж бүжиглэж байгаа хүн бол уг нь морин цэрэг явсан парламентын талын үнэн чхүн болж хувирсаар удаж байгаа Вайтерс. Мариан нь цайвар өсгөзөгтэй төлөв дарахан бүсгүй байлаа. Царайлаг цэвэрхэн төрсөн цог золбот Бэдденси модчин хархуу Уэлфорд хоёр хайцсан хэрэгв. Мод налан хөр хөгжөөнтэй энэ баяр наадмыг гүнхтэй хард зогсоо анчин өвгөн Дикденсийн чирэг нурууг юу ингэж бөхөйлгөж орхисон хэрэгвэ. Газар дээр ганцхан охиноос хагцсан харуусал гашуудал давтан аглаг ой шугуйд байдаг хуучин муу овоохоогоос
олон өдөр шин гадагшаан гараагүй хөөрхий өвгөн өнөөдөр л хүн амьтанд үзэгдэж харагдаж байгаа нь энэ билээ. Тэгтээ хөгжөөнд бүжиг, хөхүүн тоглоом наадам, хязээний сайн амт нөхөр Григорийн хурц үгхэл тоглоом дохуу аль аль нь өвгнийг өчүүхэн төдийч баясгасангүй. Хөөрхий өвгөн цайвар үсгэзэгтэй төлөв даруухан Марианна бүсгүйг хараад цовоо сэргэлэн төрсөн бурхан царайт Бетиг нь дурсан бодож хоёр нүдэнд нь нулимс мэлтгэнсэн харагдана. Хөөрхий Бетийн харамсалтай үхэл хүн болгоны санаанаас гараагүй хэвээр. Дулаан муухай амтан Уилфордын гарт ам алджээ. Өөдгүй тэр амтан хэний сэтгэлийн хардаж харамлсан бэ? Тэр хүнийхэн өдөөс гарлалаа зөрхөлгүй галзуу юм шиг ууран хөөрхий бүсгүйд гарган сүхээр цавчиж орхисон. Дулаан муухай харамтан тэгээд бузар хэргээхэн төлөө дүүжлүүрийн гогцонд амьд явах насныхаа тог гүйцээжээ. Бестрод эдлэнд болсон Марион Лоро хоёрын хуримнаар хөлтөөж, удаанч, хөгжүүн цэнгэнтэйч боллоо. Энэ удаагийн найр наадмыг уймүүлж шуугуулах юм юу ч болсонгүй. Барагдашгүй уй гашуу дарагдсан хөөрхий дэнси өвгнөөс бусд нь бүгдээрээ сэтгэл үнэхээр тэнийтлэн наргин зэнгэлээ. Атаа житön хөдөлж, хор шарандан шатхан холгүй болсон Дороти дээрлэл хос хосорон залуусын энэх аз жаргалд баясан баярлсангүй. Марионы нөхрийн малгай дээр цайранхан байгаа цагаан биелийг харах болгон хорн улам бүр буцалсан тэр эгдүүтэйгээр тэр биелийг харж байна уу тамин? Өнөөдөр яах вэ? Айлгэр шинээр бий болж байгаагийн аргагүй л нэг бэлэг тэмдэг гэлтэй харагдана. Харин нэг их удахгүй хэрс суухаар нь хэрэгсгэн болоод аваад хайж орхино биз? Гэж угаа дуулдав. Эгдүүтэй энэ үгийн хэрэгсэх хүн даанч байсангүй. Цас шиг цагаан байлины ховц яг иймэрхүүгээр дуусаасаа билээ гэж бодох хүн түүнээс өөр байсан гэж юу? Төгсөв.